Би 2-3 асуултанд их товчхон хариулт өгье. Улсын их хурлын дарга алга болоогүй. Улсын их хурлын дарга өрөөндөө байж байгаа. Өглөө карта ёс зүйн дэд хорон дээр ороод өөрийнхөө картыг хийсэн байгаа. Улсын их хурлын үйл ажиллагаа бол хэвэн явагдаж байгаа гэж үзэж байна. За өглөө бол чуулганы нээлттэй ажиллагаа эхэлсний дараагаар ёс зүйн дэд хорооны дарга хүсэл тавьсан. Ямар хүсэл тавьсныг та бүхэн өөрсдөө мэдж байгаа. Ёс зүйн дэд хороо хуралдуулах шаардлагатай байна гэсэн. Ёс зүйн дэд хороо хуралдахаар одоо хүлээж байгаа. Ёс зүйн дэд хороо эрс нь бол бүрдэхгүй байна. Эрс бүрдээд хуралдсны дараагаар чуулган хуралданаа. Хууль эрх зүйн гаргалгаанд юу гэдэг вэ? Сая үндсэн төрчиг хэмжээний асуудал үүслэгээ замдаа гишүүн Бацаамхан хил хийсэн. Гэхдээ яг тэр хүмүүс одоо бидэнд энэчээс хэдэн хүн байна? 30 хүн байна, тийм үү? 30-уулаа одоо тодорхой асуудлаар өөрсдийн байр суурь санал бодолтой байж болно шүү дээ. Эцсийн үндсэн хууль зөрчсөн үгүй юу гэдгийг бол эцсийн нүндээ шийдвэрийн гаргадаг нэг л байгууллага байна. За тэрийг бол мэдэхгүй. Ер нь бол хуулиараа бол зөвхөн байнгын хороо дэд хороо хуралдаад ингээд дундуур нь шаардлагатай гэж үзээд хуралдаад явдаг тийм дихтэй сэтгүүлчид манай парламентын сэтгүүлчид бол мэдчихэж байгаа бах. Ёс зүйн дэд хороо бол өөрийн баталсан журамтай. Журмаараа дарга нь бол өсөлт гаргаад ёс зүйн дэд хороогоо хуралдуулдаг юм журамтай. Юм зохицох гишүүн бол дэлгэрэнгүй танилцуулга бол хийчин. Би ганцхан юм хэлэх гээд сэтгүүлчтэй ганцхан юм хэлэх гээд байна. Улсын хурлын ажиллагаа хэвэн явагдаж байгаа гэдгийг л хэлэх гээд. Улсын их хурлын дарга өргөдлөө өгөөгүй. За би зөвлөхийг өдрөө тань улсын хурлын дарга хууль зүйн бодлогын зөвлөх болд гэдэг юм байна. Тэгэхээр өнөөдөр улсын хурлын гишүүн оюун эрдэнэ хариуцлагагүй мэдээлэл хийсэн. Одоо энэ улсын хурлын даргатай холбоотой одоо нэг хурлын гишүүдийг дарамтлах зорилгоор хууль хүчний байгууллагуудыг бөөнөр нь удаж ирүүлж байна. Гэр бүлийн гишүүдийн одоо барилчилж байна. За нөгөө улсын хурлын засгийн газрыг одоо огцруулна гэсэн одоо канон тарах юм бол одоо хууль хүчний байгууллага шалгуулна гэсэн утгатай ийм мэдээллийг хийсэн. Тэгэхээр энэ мэдээлэлтэй холбогдуулж улсын хурлын дарга өнөөдөр албан ёсоор Монгол улсын ерөнхий прокурорт, тагнуулын ерөнхий газарт, авилгатай тамирчид газарт, цагдаагийн ерөнхий газарт албан ёсоор хандсан. Энэ оюун эрдэнэ гишүүний мэдээлэлтэй холбогдуулж. Тэгэхээр би энэ сэтгүүлчдэд энэ их хурлын даргын албан ёсны одоо энэ албан доод мэдээллийг уншиж танилцуулъя. Тэгэхээр энэ хаягдсан газрууд төрийн хууль хүчний тэр 4 байгууллагад хандсан байна. За ингээд ерөнхий агуулга нь бол ингээд хүсэлт хүргүүлэх тухай. За Монгол улсын их хурлын гишүүн эл оюун эрдэнэ өнөөдөр буюу 2018 оны 11-р сарын 29-ний өдөр за Манангийн гих үлгэлийн тоглоом нурах гээд байгаа учраас хууль хяналтын байгууллагуудад Инкхол гэдэг хүнийг хамгаалахаар одоо өчигдрөөс бөөнөр ажиллаж байна. За улсын хурлын гишүүдийн гэр бүлийг баримтлах ажиллагаа явуулж байна. Мөн бөөнөрөө гишүүдийг дуудаж улмаар одоо чамайг засгийн газрыг хамгаалж үлдэх юм бол хэрэгт холбогдуулж шалгана гэж байна гэсэн ийм одоо мэдээллийг хийж олон нийтийн мэдээлэл хэрэгслээр нийтэд түгэлээ. Монгол улсын их хурлын гишүүн оюун эрдэнэ за дээрх мэдээлэл үнээсэх улсын их хурлын гишүүдийн гэр бүлийг баримтлах ямар нэгэн ажиллагаа явуулсан эсэх талаар шалгаж хариу ирүүлнэ үү? Мөн олон нийтэд илтэд буруу мэдээлэл хүрсэн бол залруулж албан ёсны мэдээлэл хийж байр сууриа илэрхийлнэ үү? Монгол улсын их хурлын дарга энэ Инкхол гэсэн ийм албан ёсны тоотыг одоо энэ хуулийн хяналтын 4 байгууллагууд өнөөдөр хөрвүүлж байна.